Шинэ 7 оны мэнд үргээ зэгштэй яг Улаанбаатар хотод нэмэх 6 градусын дулаан байна. Тэгэхээр студид наадтай хамт ганц цэцэрлэг болон нэмэр эрдэнэр ажиллаж байд өглөөний мэнд хоёроо. Өглөөний мэнд үргээ. Тэгэхээр бид өнөөдөр маш олон хэрэгцээтэй сонирхолтой сэдвүүдийг бэлдсэн байгаа. Уламжлал 9-оор дараа 9-оор ажлын төлбөрийнхөө анхаарах хөдөлгөөний хэсэг рүү шилжицгээе. Тэгэхээр юун төрөнд анхаарах хөдөлгөөний булангаа эхлэхээс өмнө энэ 7 хоногт болох ч байгаас 3 чухал үйл явдал яг юу байгаа вэ гэдгийг хамтдаа дэлгэцэн дээр харцгаая. Тэгэхээр энэ 7 хоногт бол одоо хөрөнгө оруулагчид бол арилжаачдын гол анхаарлаа хандуулж байгаа сэдв бол мэдээж орох дорндын уулзалт байгаа. За энэ бол одоо яг Швейцар хотод зохион байгуулагдж байгаа энхийн хэлэлцээрийн дараагийн шатны уулзалт ер нь хэрхэн яаж өрнөх болоо гэдэгт бол гол анхаарлаа хандуулж байна. За энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд за Иран улсаас Ормузын хоолойг бол дахин хааж байгаа гэдэг мэдээллийг бол албан ёсоор хийсэн байгаа. Тэгэхээр энэ хэлэлцээр хэрхэн яаж цаашаага үргэлжлэх вэ гэдэг нь бол товарын зах зээлийг хөдөлгөх гол хөдөлгөгч хүч байх болно. Харин 6 дугаар сарын 24 болон 25-ны өдрүүдэд Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA-ийн драфтын шалгаруулалт бол зохион байгуулагдана. За энэ удаагийн драфт манай монголчуудын хувьд маш онцлогтой байгаа. Яагаад вэ гэхээр Шарав Жамцын инхий од Монгол улсыг төлөөлж NBA-ийн драфтанд анх удаа одоо оролцож байгаа. Тэгэхээр монгол хүн NBA-ийн тоглогч болж за NBA-ийн багт илсэхгүй үгүй юу гэдгийг бол бид энэ 7 хоногт харах болно. За илсэхгүй байсан ч гэсэн энэ бол монголчуудын хувьд бол яхаа аргагүй тодор тэмдэглэгдэх маш том үйл явдал тий. Тэгэхээр эдгээрээс гадна Житагийн одоо тоглоом сонирхчдын гол анхаарлаа хандуулж өндөр хүлээлт тавьж байгаа Жита 6 тоглоомын одоо нээлт урьдчилсан захиалга бол энэ 7 хоногт л эхэлгээр байна тий. Тэгэхээр анхаарах хөдөлгөөний эхний хэсэгт харин бид сэргээгт хэрчим хүчний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ярих болно. Яагаад вэ гэхээр өнгөрсөн 7 хоногт за Монгол улсад 5 шин сэргээгт хэрчим хүчний төсөл албан ёсоор эхлэхээр боллоо. Тэ энэ бол үнэхээр гайхалтай мэдээ. Яагаад вэ гэхээр эрчим хүч гэдэг зүйлийг за одоо хөрөнгө оруулагчид болон бизнесмэнүүд юу гэж харж байгаа вэ гэхээр энэ бол дараагийн валют. Энэ бол дараагийн доллар тий. Бид нар датаг дараагийн алт, дараагийн газрын тос гэж ярьдаг байсан бол эрчим хүч бол дараагийн одоо зах зээлийн хөдөлгөгч гол хүчин зүйл буцаад болж байна. 20 дугаар зууныг одоо газрын тос тодорхойлдог байсан бол 21 дугаар зууныг эрчим хүчний нөөц тодорхойлно гэж бол ярьж байгаа шүү юм те. Тэр ямар төслүүд шинэ нэг төр болов юу яг юу болоод өнгөрөв. Тэгэхээр энэ бол бас манай Монгол улсын эрчим хүчний салбарт нэг төрлийн шинэ алхам гэж тодорхойлж болно. За салбар бүрт либералчлал хэрэгтэй талаар бол бид одоо ярилцаж байгаа. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо эрчим хүчний салбарын либералчлал юм бол хамгийн ихний алхам одоо томоохон алхам болж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр манай улсад анх удаа ийм эсрэг хэрчим хүчний ийм акц юм буюу нээлттэй дуудлага худалдаа бол зохион байгуулснаар бас онцлог болж байна. Тэгээд судлаад үзсэн ер нь бол яг олон улсын хэмжээнд бол ийм төрлийн акц ялангуяа одоо сэргээгт хэрчим хүчний одоо салбарын хөгжилд бол их онцгой үүрэгтэй ийм одоо зөв загвар гэж тооцогддог юм байлээ. Тэгээд дэлхийн сэргээгт хэрчим хүчний агентлагийн судалгаагаар бол дэлхийн 100 гаруй улс оронд бол яг одоо ийм төрлийн акцыг явуулж сэргээгт хэрчим хүчнийхээ одоо салбарын хөгжлийг түгжүүлж явж байгаа гэсэн ийм судалгаа байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн пүрэв гараг буюу 6 дугаар сарын 18-нд бол энэхүү акц болсон байгаа. Нийт 5 байршил төсөл хэрэгжүүлэх 5 бие даасан ийм эрчим хүч үйлдвэрлэгчдийг бол сонгосон байгаа. За ерөнхий одоо анх бол 120 орчим одоо баг компаниуд бүртгүүлсэн. Тэгээд үүнээс бол одоо шаардлага хангасан 19 оролцогчийг бол тухайн өдөр одоо өрсөлдүүлсэн байгаа. Тэгэхээр зорилго нь бол мэдээж ойлгомжтой. За өвөл айсуу гэдэг шиг өвлийн их оргил ачаалаас өмнө за хамгийн богино хугацаанд одоо ашиглалтанд одоо үйлдвэрлэл станц ашиглалтанд оруулах шаардлагатай байсан учраас хамгийн одоо зөв загвар нь бол мэдээж энэ акц байсан. За тэгээд акцийн үр дүнд бол нийт 220 мегаваттын нарны цахилгаан станц за мөн 135 мегаваттын чадалтай 440 мегаватт цагийн багтаамжтай батарей хоригдлуурын систем бүхэн эрчим хүчний томоохон их усрууд бол баригдах нь тодорхой болсон байгаа. Тэгээ эдгээр бол их усүр ашиглалтанд орсноор Монголын хамгийн том нарны одоо их усүрүүд бол бий болох юм. За салбарын сайд найдлагын бас хэлж байгаагаар бол өнөөгийн одоо хамгийн өндөр үнэтэй за сэргээгтийн станц бол 17.3 цент киловатт цагт одоо ийм дүнтэй байгаа бол акцийн үр дүнд энэ дүнээс бараг 3 дахин бага үнээр цахилгаан эрчим хүч нийлүүлэхээр бол болж байна. За шалгарсан төслүүд болон компаниудын хувьд гэвэл Ялагч компанийн хувьд Говьсөнбөр аймгийн за Алхаана Трейд гэсэн компани 665 центээр
1 кВт цаг тутамд ийм байна. За тэгээд Булган аймаг дараагийнх нь бол Булган аймгийн Magnus Centurion Construction компанийн хувьд бол 595 центээр, за дараагийнх нь Дундгов аймагт бол Smart Natural Energy компани бол 485 центээр. За энэ бол хамгийн бага үн байгаа. Тэгэхээр Өвөрхангай аймагт болохоор Монхорус International компани хувьд бол 575 цент. За Хинтээ аймагт бол RJE Mongolia болон бас нэг хамтарсан одоо компани түншлэлтэйгээр бол 7.8 цент болгож энэ хүртэл ингээ бууруулсан байгаа. За энэ үйл явдлаас ерөнхий юуг харж болох вэ гэхээр нэгдүгээрт бол мэдээж өрсөлдөөний зарчим бол бий болж байна. За хаалттай одоо гэрээ болон илүү одоо сунжирсан тендерийн одоо загвараар биш юм богино хугацаанд шийдэж болох үе юм акцент бол ил өрсөлдөөнийг бий болгож, за эндээс бол мэдээж хамгийн хямд үн бол тодорхой боломжтой. За хоёрдугаарт бол мэдээж ногоон шилжилтийн хэрээрээ манай улсын хувьд бол одоо эрчимчийн тодорхой болж байна. Яг тэгэхээр эрчим хүчний үнийг бараг 3 дахин буулгаж чадсан нь бол манай улсад цаашид бол тарифын ямар нэг дарамтгүйгээр бол энэ салбар одоо ногоон эрчим хүч рүү бүрэн шилжих боломжтойг бол баталж харуулж байна. За мэдээж түрүүнд дурсажлан сунжирсан одоо тендерийн оронд ийм богино хугацааны акцент сонгосон нь бол мэдээж өвлөө өрөөл ачаалаас өмнө бас богино хугацаанд одоо бид үр дүн харахыг одоо харах байх гэж найдаж байна. За мэдээж нарны станцыг одоо асар том батарей хоригдлууртай хамт хийцэн нь бол бас цаг агаараас тогтворгүй байдлын тохиж бас төвийн бүсийн сүлжээний найдвартай байдлыг бол нэмж байгаа ийм давуу талуудыг бас энэ үйл явдлаас бид харж болохоор байна. Монголын эрчим хүчний салбарт бол мэдээж маш чухал үйл явдал бол өнгөрсөн 7 хоног болж өнгөрлөө. За энэ бол мэдээж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа маш чухал үйл явдал те 7 гаруй жилийн туршид бол яригдчихэж, за өнгөрсөн 7 хоногт бол аль биесээр аукцион болж өндөрлөө. За харин сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн хувьд ер нь хэр хурдцтай тэлж байна. Энэ зах зээл ер нь яг эрчим хүчний салбарын дараагийн ирээдүй мөн олон улсын чиг хандлагаас ер нь яаж харагдчих шиг байна. Тэгэхээр эрчим хүчний сэргээгдэх эрчим хүчний талаар ярихаар яг энэ хоёр зүйлийг ярих болдог. За нэгдүгээрт бол үүсгэр, хоёрдугаарт бол одоо хураагур тийм. Тэгэхээр сая бас мэдээлэл дунд бас гарч байна. Тэгэхээр энэ зах зээл дээр хамгийн одоо бодиттой, хамгийн хурдтайгаар хөгжиж байгаа нь гэх юм бол яг энэ нарны эрчим хүчний одоо салбар байж байгаа. Тэгэхээр 2025 онд дэлхийн цахилгаан үйлдвэрлэлийн одоо нийт одоо өсөлт гэж үзэх юм бол үүнийх нь 70% нь дангаараа одоо нарны эрчим хүч байсан. Энэ бол одоо юу гэдэг нэг одоо үүсгэрийн хувьд бол асар том хэмжээг эзэлж байгааг бол одоо харуулж байгаа. За энэ тоо бол одоо 600 тераватт цаг гэдэг одоо ийм том одоо үүсгэр бол бий болсон нь бол яг энэ 2025 онд бол харагдаж байгаа. Тэгэхээр дэлхийн эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар бол одоо эдгээр одоо хамгийн том үйлдвэрлэлийг хийхэд бол одоо томоохон компаниуд ус оролцсон байж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол Solar Energy ч гэдэг юм уу, Enphase Energy гэдэг одоо яг дэлхий дээр энэ хүн нийлүүлэлтийг хийж байгаа том компаниуд байж байгаа. Тэгэхээр энэ компаниудын одоо хөрөнгөний зах зээл дээрх үнэлгээ бас сүүлийн 2025 оноос хойш бол бас тодорхой хэмжээнд бол хурдцтай өсөж байгаа. За жишээ нь Solar Energy-гийн талаар бид нар бас түрүү жил яг 5 дугаар сард бас яг энэ нэвтрүүлгээрээ дурдж исэн. Тэр үед бол ойролцоогоор нэг 120 орчим ам доллартай байсан компанийн үнэлгээ бол сая өнгөрсөн саруудын хугацаанд бол 300 хүртэл болтлоо өссөн байж байгаа. За жилийн хугацаанд бол одоо нэг компани ийм том өсөлт хийнэ гэдэг нь өөрөө энэ хүү зах зээл яаж тэлж байгаа вэ гэдгийг бол үндсэндээ баталсан ийм үйл явдал болж байна. За ингээд дэлхийн эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар 26-аас 30 оны хооронд бас таамаг төвшүүлсэн байна л да. Тэгэхээр цаашдаа бол яг ямар салбар илүү их давмгаалах вэ гэдгийг бас одоо тайланд бол дурдсан. Тэгэхээр энэ хүү тайланд бол нийтдээ дахиад л яг нарны эрчим хүч бол 80 орчим хувийн дангаараа эзлэх юм байна гэдэг одоо ийм одоо тайлан гарсан байж байгаа. За яагаад ингэ нарных илүү яваад байгаа вэ гэдэг дээр нэг асуулт бас үүснэ. Тэгэхээр мэдээж нарны эрчим хүчний яг энэ одоо зардал өөрөө асар хурдцтайгаар буурж байгаа. За бид нар яг эрчим хүчний одоо үүсгүр гэдэг талаас ярих юм бол усны, салхины ч гэдэг юм уу те. За нарны гэдэг ингээ ангилж байгаа бол нарных илүү хурдтайгаар буурж байгаа болохоор энэ зах зээл нь одоо төрүүлж явж байна л гэдэг санаа явж байгаа. За нөгөө талдаа бол хураагуурын асуудлыг ярина. За хураагур буюу одоо battery storage гэж байгаа те. Тэгэхээр өнгөрсөн 2025 онд одоо тооцоолсноор бол 108 гигаваттын шинэ батарей бол дэлхийд дээр суурилагдсан юм байна. За энэ нь бол 2021 оноос хойшоо тооцох юм бол өнөөдрийн хүртэл энэ зах зээл 11 дахин өссөн буюу асар хурдцтайгаар өсөж байгаа бас ийм бас зах зээл байна. Тэгэхээр ялтчгүй эрчим хүчний одоо дараагийн одоо сонголт бол мэдээж сэргээгдэх эрчим хүч байгаа. За өнгөрсөн 24 оны 11 дугаар сарын 4-нд Дональд Трампыг анх
одоо яг сонгуульд ялсны дараагаар бол дэлхийд дээр бас нэг эргээд одоо юу гэдэг уламжлалт эрчим хүчнийхээ салбар руу шилжиж байгаа гэдэг ийм зүйлсүүд бол яригдчихсэн боловч эргээд бас 25 26 оны яг эхлэл үетэй ингээд харьцуулахад бол сэргээгдэх эрчим хүч асар хурдтай явж байгаа гэдэг нь бас эндээс харагдчихна. За нөгөөтэйгөр одоо энэ технологи бүтээгчид, хөрөнгө оруулагчид энэ эрчим хүчийг харах хандлага, за хөрөнгө оруулалтын одоо чиглэлүүд нь арай өөрчлөгдөж байна гэдэг бид нар химэл оюуны тесрэлтээс харж байна. За одоо энэ томоохон технологийн компаниуд за Метагийн хувьд бол одоо энэ жил ихэд л нэг 180 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардлыг бол хийхээ зарлчихсан ба. За энэ нь зөвхөн дата дүүхээс илүүтэйгээр эрчим хүчний их усүр дээрээс төвлөрж байна. За Microsoft компанийн хувьд бол одоо өмнө нь хаагдсан байсан цөмийн цахилгаан станцуудыг дахин сэргээж бас үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа гэх мэтчлэн тий. За Америкийн компаниудаас гадна одоо Хятадын DeepSeek гэхэд л бас хэдхэн сарын өмнө 1.4 тэрбум долларын одоо зарцуулалтыг бол өөрсдийнхөө дэд бүтцэд бол хийнэ гэдгийг бол зарласан байна. За харин Их Британийн зүгээс бол нэг 4 орчим тэрбум долларыг бол зарцуулна. Тэгэхээр эндээс бид нар ер нь юуг харж болохоор байгаа вэ гэхээр за ер нь бол нөө эрчим хүчний салбар гэдэг маань эдийн засгийн гол цөм. За бид нар эрчим хүч буюу одоо эрчим хүч бэжж цаашаага эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж одоо гарч ирж байгаа. Өмнө нь одоо жишээ нь эрчим хүчээр бүтээгдэхүүн мэдээж үйлдвэрлэдэг, одоо ч үйлдвэрлэж байгаа. Тэгвэл химэл оюун ороод ирэхээр энийг 10 20 дахин үр ашигтай үр өгөөжтэй ийм бүтээгдэхүүнүүдийг цаашаага улам үйлдвэрлэх боломжтой болж байна л гэдгийг харж байна. За нөгөө талаасаа нэг ийм хид хідэн дүн шинжилгээ байна. Өмнө нь одоо 20 дугаар зуунд газрын тос болон Персийн булангуудад болж байгаа үйл явдлууд хөрөнгийн зах зээлийг хөдөлгдөг байсан бол саяны Ираны дайн дээр хөрөнгийн зах зээлээс төдийлөн өндөр савлгаатай байгаагүй. Газрын тосыг с тооцол тий. Тэгэхээр эндээс бас цаг үе өөрчлөгдөж байна гэдгийг бол хэлж болохоор байна гэдэг ийм зарим нэг шинжээчдийн бас ийм дүгнэлтүүд байна л да. Ийхүү манай Монгол улсын эрчим хүчний салбарт ийм 5 шин төсөл албан ёсоор хэрэгжихэр боллоо өнгөрсөн 7 оноос эхлээд зарим ажлынхын төлбөр энэ 7 оноос эхлэн шин булантай болж байгаа. За энэ бол анхаарах 3 тоо гэдэг булныг бол бид энэ 7 оноос эхлэн та бүхэнд өргөх болно. Энэ ямар утга учиртай вэ гэхээр яг өнөөдөр таны анхаарах ёстой 3 тоог манай сувда бэлтгэн та бүхэнд өргөх болно. Тэгэхээр сувда бидний өнөөдрийн анхаарах ёстой 3 тоо ямар тоо вэ? За тэгэхээр та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрийн миний онцлог анхаарах 3 тоогоор л хамгийн ихэнд $1 хэдэн төгрөгтэй тэнцэж байна гэдэг валютын ханшиг бол онцлохоор шийдсэн байна. Тэгэхээр $1 бол 3576 төгрөгтэй бол тэнцэж байгаа өнөөдрийн ханшаар бол. Тэгэхээр яагаад энийг онцолж байна гэхээр ерөөдөө ард иргэдийн хооронд буруу нэг ойлголт бол байдаг. Тэгэхээр жил болгон одоо долларын ханш өсдгөө гэдэг ийм буруу ойлголттой байдаг. Тэгэхээр яг өнгөрсөн жилийн одоо буюу 2025 оны 6 дугаар сард $1 нь болохоор 3595 төгрөгтэй бол тэнцэжсэн. Тэгэхээр ерөөдөө төгрөг $1 харьцагтай жилийн дотор 19 нэгжээр буурч одоо бүр баг зэрэг чангарсан гэж бол хэлж болохоор байгаа гэсэн үг. Тэгэхээр үүний цаана юу байгаа вэ? Яагаад ингэж буурсан бэ гэдэг шалтгааныг тайлбарлаж судалж үзэх юм бол за Монгол улсын гадаад валютын гол хүчин зүйлс болох за нүүрс, зис, алт бол яригдана. Тэгэхээр энэ жил дэлхийн зис алтны үн дээд түвшиндээ одоо түүхэн дээд хэмжээнд ойртож байгаа нь манай экспортын орлогыг ерөөдөө дэмжиж за $1 улсын зах зээлд илүү их орж ирэх нөхцөлийг бол бүрдүүлсэн байна. Тэгэхээр үүнээс гадна бас энэ жил засгийн газрын одоо томоохон гадаад бондын иргэн төлөлт ерөөдөө байхгүй байгаа нь бас төгрөгт эрэх дарамтыг бас сулруулсан байна. Тэгэхээр нэг бас анхаарах зүйл байгаа. Энэ л хороо тогтвортой байдал бол за өөрсдийн хүчин чармаалт илүү за дэлхийн зис алтны үн өндөр байгаагаас шалтгаалan зис нь тогтвортой байдал байгаа гэсэн үг. Тиймээс хятадын эдийн засаг саарах за эсвэл түүхийд унах тохиолдол ханш дахин одоо амархан хөдлөх боломжтой гэдгийг бас эдийн засагч бол анхааруулад байгаа. За хоёр дахь тооны хувьд гэх юм бол $4170 буюу за 1 унц алтны үн бол байна. Тэгэхээр энэ олон улсын зах зээл дээр 1 унц буюу 31.1 грамм цэвэр алт хэдэн доллартай тэнцэж байгаа вэ гэдэг байна. Тэгэхээр одоо түрүүний ярьсан долларын ханшийн хувьд гэх юм бол голлох зүйлүүд нь бол зис нүүрс алт байсан. Тэгэхээр яг үүнээсээ үлдээд бас алтны үнийг бол анхаарах хэрэгтэй байна гэж авч үзсэн байна. За тэгэхээр яг өнгөрсөн оны энэ үед бол алт ердөө $3400 орчим доллартай тэнцэж бол байсан. Тэгэхээр нэг жилийн дотор алтны үн 20 гаруй өссөн байна. За энэ нь болохоор ерөөдөө хурцтай өсөж байгаа өгөөжөөрөө хугацааны зах зээлээр хамгийн амжилттай одоо хурцтай өсөж байгаа компаниудын өсөлтийг үзүүлж байна гэж дүгнж болно гэсэн үг. Тэгэхээр 2025 оныг бүхэлд нь авч үзэх юм бол алт 1979 оноос хойш хамгийн өсөлттэй жил болсон гэж мэргэжилтнүүд бас дүгнээд байгаа юм.
Тэгэхээр үүнийг яг юу өдөөгөөд байна гэхээр нэгдүгээрт за дэлхийн төв банкуд ялангуяа хятадын төв банк ерөөдөө түүхэндээ байгаагүй хэмжээний алтыг бол өнгөрсөн жилийн түүхэндээ ингэж бол худалдаж авч байгаа. Тэгэхээр энэхүү ам доллароос хараат байдлаа багасгахыг хүсч буй ерөөдөө долларчлалыг сулруулах гэж бас нэрлэдэг байгаа. За тэгэхээр хоёрдугаарт бол ойрхон орондын хурцтмал байдал бол байна. Тэгэхээр геополитикийн тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдыг алт руу хөрөнгө оруулах сонирхлыг ерөөдөө төрүүлэхэд өдөөж байна гэсэн үг. Тэгэхээр гуравдугаарт Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банкын хүүгийн бодлого нь за 90 онд хэрхэн өөрчлөгдөхөө бас тодорхой болгоогүй байгаа нь алтны эрэлтийг бас дэмцээр байна гэж үзэж байна. За тэгэхээр миний онцлог 3 дахь тоо бол 67 буюу за дэлхийн нийт 70 орны өрсөлдөх чадрын үнэлгээгээр Монгол улс 67-д ирэмблэгдсэн байгаа. Тэгэхээр энэ өмнөх оны ирэмблэлээс бол 2 байр ухарсан буюу 67 өмнө нь болохоор 65 байсан. Тэгэхээр 2 байраар ухарч энэ жил 67 болсон байна гэсэн үг. За энд нь болохоор эдийн засаг, улс төр, бизнес эрхлэлт, дид бүтц гэсэн дөрвөн ерөнхий салбарууд нийт хэсгийн нийт 20 үзүүлэлтээр байр эзлүүлээ. За дунджаар тооцогддог ийм үзүүлэлт бол байна. Тэгэхээр Монгол улс түүхэндээ хамгийн өндөр байр эзлэн буюу 61-р байрыг бол 2022 болон 24 онуудад тус эзэлжсэн байна. За тэгэхээр нэм сонирхуулахад за энэхүү 70 орны жагсаалт Азийн 15 орн болон за мөн 20 саяас доош хүн амтай нийт 38 улс бол багтж байгаа. За тэгээд маш олон жилийн дунджаар ерөөдөө шивэд улс олон жил жагсаалтыг дараалан тэргүүлж байсан бол энэ жилийн хувьд гэх юм бол за Сингапур улс тэргүүлж ийм ирэмбэг бол авсан байна. Баярлалаа. Тэгэхээр онцлог зочныхоо булангаар бид бас иргэн студидтэй та бүхнийг урьж байна. Тэгэхээр өнөөдөр бидэрт TDB Securities үнцаасны компани гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Инхбат хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Тэгэхээр өнөөдөр бид бас Монголын хөрөнгийн зах зээлийн өрсөлдөх чадвар за мөн гадаадын хөрөнгө оруулалтын талаар бас ярилцах гэж байна. Тэгэхээр би бас яг танаа байгууллагын бас өөрсдийн сошиал хуудаснаас бас нэг мэдээллийг олж харсан болохоор Япон улсын за хөрөнгө оруулалт бол Монгол улсын одоо хөрөнгийн зах зээл дээр орж ирэх ийм боломж бий болсон талаар мэдээлсэн байсан. Тэгэхээр энэ талаар бол ярилцсан. Гэхдээ түүнээс өмнө бол би Монголын бас яг энэ хөрөнгийн зах зээл дээр гадаадын хөрөнгө оруулагчид үнэхээр хөрөнгө оруулах хууц зах зээл байж чадчихэв үү гэдгээс бас яриагаа эхлэе гэж бодлоо л та. Яг уу эхнээс нь харилцах сүүлээс нь харилцах. За та өөрөө ер нь TDB Securities үнцаасны компани маань ер нь олон улсын харилцаа ер нь маш сайтай компани байгаа. Тэгээд сүүлийн 8 сарын хугацаанд Япон улсын тодорхой нэр бүхий үнцаасны компани заас хөрөнгө оруулалтын сангууд толбогдож байгаад Монгол улсын хөрөнгөний зах зээлд сурталчлаа шүү дээ. Тэр хэвчээ боломж байгаа. За үнэхээр ч боломж байгаа байхгүй. Тэгээд сурталчны үндсэн дээр одоо бидний хамтын ажиллагаа эхлүүлэхээр ер нь бол тохирлоо. За бид хүн мэдж байгаа Япон улсын NISA гэж програмыг бид нар агуулсан ярьж байгаа тийм 2014 оноос хэрэгжсэн. За 2024 оноос илүү яг бодиттой болж ирсэн. Жилд 3.6 сая йен буюу 80 орчим сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг NISA програмд бүртгүүлсэн. Одоо залуус манд хөрөнгө оруулалт хийвэл тэр нь татвар чиглүүлэгч ойролцоогоор capital gain оглишин татвар гэж бодох юм бол 20 орчим хүн баггүй. Тэгэхээр нийт тухайн жилдээ бол 3.6 сая йен буюу одоо 80 сая төгрөг хүн тухайн амьдралынхаа туршид одоо нийт 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг NISA хөтөлбөрийн хүрээнд хийх юм бол татвар чиглүүлэгч. Тэр энэ ингээд манай зах зээлд төдийгүй бусад бүх улс орны зах зээл ингээд маш том давуу тал бий болж байгаа юм да. Энэ цаашилтгааны юу гэсэн үг юм бэ? Япон улсын төрийн хар хэцний бодол байгаа. Generational wealth буюу одоо тухайн одоо балгийг одоо өмнөхөөс шиндрүү шилжүүлэхтэй. Яагаад тэр Япон улс нэлээд одоо нас дэшээ явсан улс шүү дээ. Тэр учраас юу гэдэг тэр хөрөнгийг дотооддоо үлдээх магадгүй гадаад зах зээлээс илүү өгөөж өгдөг гэсэн ийм л зорилго өрөөнд ярьж байгаа. Тэгэхээр Япон улс маань ерөнхийдөө зөвхөн хөрөнгийн зах зээлд хэлдэг. Ер нь хөрөнгө оруулагч маань тийм нэг уламжлалт сэтгүүл маш өндөртэй шүү дээ. 7 хэмжээний хөгжил гэдэг шиг. Тэгэхээр манай компани бол зам манай зах зээл Япон улс хөрөнгө оруулагч гэдэг таарсан тийм найдвартай одоо эрсдэл багтай гэх юм уу те. Ийм эдгээр бүтээгдэхүүний нээжин санд болохоор төлөвлөлт явж байгаа. За яваа яванд бол том өөрөөр бүтээгдэхүүн санд болгож өгч байгаа. Гэтэ яг хөө мэдээж хамгийн эхлээд хувьцаанаас эхлэн бондоос эхлэн хөрөнгөөр баталгаажсан цаас за магадгүй дараа нь үл хөдлөлийн сангууд гэж ярьдаг те. Тэр зам нь топ 20 индекс. За одоо 8 сард одоо дараагийн нэг индексүүд манай одоо технологиос үүссэн индекс Монгол улсад бас бий болох чинь. Биржэрлэгч хөрөнгө оруулалт сангууд те. Тэр эдгээр сангууд маань ингээ бий болоод эхлэн за мөн чаашлаад засгийн газрын жим орон нутгийн цаасууд ингээ санал болгож байгаа. За хоёрдугаар асуултанд хариулахад яг Монгол улс маань яг хөрөнгөний зэслэгийг хаад жоохон жижигхэн ч юм уу одоо жижиг хүрээнд яачих гэдэг юм бол ерөөхдөө том одоо Монгол улсын хэмжээнд гэж яриад тийм Монгол улсын хэмжээнд хөрөнгө оруулалт боломж байгаа үйл байгаа. Гэтэ эрсдэлтэй үйл эрсдэлтэй. Бидний яг өнгөрсөн оны 9-10 сард манай зээлж сэргэл маань нэг
бэйнинг хөөсөн байгаа шүү дээ. Энэ бол яг хуу араасаа гадаад засал дээрээс бон босгох юм үйл явцыг бол энэ зах зээл рүү бий болгож байна. Яг хуу энэ цонх үедээ энийг бол ажиллах нь зүйтэй. Энэ бол тэгтээ зөвхөн одоо зээл аваад эрен төлөх одоо чадамжийн тухай асуудал байгаа да. Түүнсэл хөрөнгө оруулалт эрсдэлтэй багтай гэдэг ойлголтыг бол хэмжих параметр бол биш. Тэгэхээр бид энэ дээрээ энэ талаас нь харах юм бол манай бас бол яг ингээд гадаад хөрөнгө оруулагчдын манай зах зээл дээр орох боломж нь бол хамаагүй нээлттэй боломжтой. Гэхдээ эрсдэлт байгаа гэдгийг бол хаана бол одоо бүхэн яриад бол асуудал бол ингээд бага шийдэдэл явж байгаа цааш. За өргөний засал дээр манай хамгийн том асуудал бол хөрөг чадварын асуудал байгаа. 2.2% нийт хувьцаа эргэлтэн доо хувьцаа 2.2 ингээд бүтээрэдэг гэсэн үг шүү дээ жилдээ. Тэгэхээр энэ бол одоо маш чамлалтай бага үзүүлэлт. Бидний одоо өвлөрчий одоо харьцуулж одоо ялангуяа яриад байгаа Казахстанаас энэ харьцаа бол 40% байна. Тэгэхээр бид тэднээс одоо 20 дахин бага байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд бол магадгүй манай дотоод зах зээл дээр манай ард иргэдийн санхүүгийн боловсруулж гэдэг юм уу энэ байдал маань хангалттай биш магадгүй тодорхой хугацаа ингээ авахар юм бол бид гадаад хөрөнгө оруулалтуудад яхахгүй зах зээл рүү орох хэрэгтэй. Өөрөөр ялангуяа урт хугацааны хөрөнгө оруулагч нар. За дотоод зах зээлээс ихээр бид бүхэн бас байнга л одоо ярьж байгаа амны уншлаг болоод ч одоо бүгд мэрэгжлийн хөрөнгө оруулагч оруулж ирэх зүйл байгаа. Ялангуяа төр талтай байгаа төрийн сангуудыг энэ том асуудлыг би сая ингээ хувийн орлогын татвар ингээ нэг хөв болгож бас бодож илээ. Бид нар энэ хувийн орлогын татвар магадгүй 10% дээр нүүлтэйгээд нийгмийн дадлаасаа бид нар тодорхой хэмжээний чөлөөлт хүмүүст үзүүлээ. Одоо бидний нөө ирэх 10-15 жил ачаалт үүсгэх гэдэг асуудал байгаа шүү дээ. Энэ ачаалтыг бид нар ингэ шийдэх юм болов уу гэж би бодсон байхгүй. Тэгэхээр бид нөгөө яг хаа дэс дараа эренбий жоохон баг тавиадах шиг байна л да. Татвар хүү шимтгэлийг буулгахад маш амархан. Зүгээр ингээл болгоё болгочтой. Иргэд энийг өсгөх гэдэг чинь нийгэмч түмс авахж гэдэг юм уу? Маш том асуудал тий. Одоо сөргүүр дагуурч гэдэг асуудал үүсэх боломжтой. Тэгэхээр энэ асуудлаас ингээ харахад бас нэг юм бодол төрж ирсэн. Тэгэхээр гадаад жилтгүү дотоод жилтгүү бидний урт хугацааны хөрөнгө оруулалтаа манай хөрөнгөний зах зээл рүү оруулж ирэх юм бол бидэд маш их боломж байна. Одоо бид төрийн эмчит компаниудаа бас хөгжлөх IPO хийх одоо өнгөрсөн 7 хоногт хараад иртлээ. Эдгээс 5-7 ингээд хувьцааг 1072 гэж ярьжсэн өхмөл одоо хаалттай компани хувьцааг одоо хөрөнгөний бирж дээр хэлж идэх гэсэн юм бол яг шийдвэрүүд гараад явж гин. Гэтэ энэ шийдвэрүүд бараг сүүлийн 4-5 жилийн хугацаанд л ярьж байна. Одоо энэ удаагийн ярилт нь гэх юм уу одоо ямар хугацаанд яаж үйлчлээд яг аль бивсоор ингээд ажил хэрэг болох мэдэхгүй байна. За дараагийн асуудал эрдэнэч гэдэг юм уу те том уулын төслүүд өгжүүлэх хэрэгтэй. Одоо бид нар 2000 оны ихэр батлагдсан ашиг нолмын тухай хууль байдаг бид нар одоо стратегийн орд бүхий чухнэгчүүд өөрийнхөө хувьцааны 10-аас доош хөвөг хөрөнгөний бирж ярилцлах хэрэгтэй гэсэн одоо хуулийг бид нар 20 жил мөрдөхгүй явж байна. Яагаад эдгээр дээр энэ хин ч юу ч хэлж чаддгүй засгийн газрын төвшинч улсын хурлын төвшөнд ч. Тэгэхээр бид нар өмнөх хуулийг өргөжүүлж чадахгүй ч дараагийн асуудлаа бас хэрэгжүүлэх гэдэг юм бас хэлж байдаг. Яг энэ логик бол ингээ гадны хөрөнгө оруулалтыг ингээ хатцаж байгаа байхгүй. За татврын асуудлууд бас байгаад байгаа. Манай татврын асуудлууд харьцангуй богино хугацааны юм шийдэлтэй. Яг бид түрүүсэн чинь Япон энэ NISA-гийн програм 2014 онд яг ийм нэртэй биш ч гэсэн яг ийм логикээр тавьж хэрэгжүүлээд татврын хөнгөлөлтийг тодорхой хугацаатай өгсөн чинь тэр хугацаанд л хүмүүс хөрөнгө оруулах гэж бодоод өсгөх чадаагүй байхгүй. Тэгээ 2024 оноос энийг ерөөсөө насан турш хугацааг татваргүй болгох гэсэн юм шиг байна. Тэгэхээр миний сонирхож байгаа нэг асуулт бол өнгөрсний жил манай Монгол улс өрсөлдөх чадвараараа 70 улсаас 67 дугаар байр дээр нэлгэсэн гэсэн юм мэдээж ирсэн байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн хувьд бас яг энэ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд бас юунд анхаарах шаардлагатай вэ? Бодлоо. Бид нар хамгийн эхлээд хөрөнгө оруулагчдаас хамгийн эхлээд татвар яаж авах гэж боддог гэдэг манай улсын майндсет гэх юм уу хүмүүсийн бодлого бод. Эхлээд бид нар тэднээс яаж оруулж авах вэ гэж бодох хэрэгтэй. Дараа нь татвар авах тухай асуудал ярьдаг. Манай capital гэж ярьдаг. За ноогд ашиг за өөрөөр хэлбэл орлогын албан татвар гэдэг энэ татваруудыг билүүх анхаарал төсөв ингээд тодорхой хэмжээний орлого тасах гэдэг талаас нь хараад ерөөсөө хөлж. Яагаад тэгэхээр манай улс шиг юм эрсдэл өндөртэй нэг ясыг маргааш нь өөрчлөж идэг энэ улсад гадны хөрөнгө оруулалт орж хамгийн том оромшуул буюу инсентив татварын хөнгөлт байхгүй. Тэгэхээр энэ хөнгөлтөө бид нар тодорхой хугацаанд бүр Казахстан шиг 40-50 жилээр бид нар өгөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ салбараас орж байгаа татварын орлого нь бага байхгүй. Эдийн засгийн төлөө үзүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл яг энэ хөрөнгөний зах зээлээс тэр татварыг яг тэр шууд утгаараа ойлгоод авахгүй. Тэр зах зээл дээр орж ирээд хөрөнгө оруулалтыг тийм хөрөнгө оруулалт авсан компани үйл ажиллагаанд хэлээд гэх юм тэр компани нөөцийн орлого өснө, аж ахуйн орлого албан татвар өснө, хувийн орлого албан татвар өсөх байхгүй. Яг энэ яг шууд утгаар нь үзүүлээд байдаг. Тэгээд энэ дайрект шиг гэдэг шууд усаараа ингээд маш том боломжууд байгаа гэж хараад байдаг. Тэгэхээр энэ дэр анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодоод байна. Яг хөө түрүүс өрсөлдөх чадвар гэдэг энэ бол ерөнхийдөө ерөнхий утгаар шүү дээ. Яг бид нар хүмүүстэй аваад хөрөг чадвар хэрэг ингээд хацчихдаг байхгүй. Бид нар таад руу нэг сайд доллар хийгээд би хизээ буцаж гарах юм бэ гэдэг одоо хөөхнөд нь хүрээ сууж байгаа шүү дээ. Энэ асуудлыг бид нар яг дотоодын гадаадын
За ялангуяа гадны оруулагчдууд дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нар даатгалын компани том хэдүүний санхүүч гэдэг юм уу те. Магадгүй нөгөө компаниуд excess одоо илүү өнгөөр энэ компани руу хөрөнгө оруулалт хийдэг. Энэ money market мөнгөний зохицол маш хөгжүүлэх хэрэгтэй. Money market төрөх чадвар 100% байх хэрэгтэй. Өссөн үедээ авдаг, өссөн үедээ зардаг. Ингээд бид нар нэг жилийн хугацаанд мөнгөний зохицолыг сайн хөгжүүлж чадах юм бол бид нар магадгүй яг хөрөнгөний зохицол гэж яриад байгаа урт хугацааны хөрөнгө оруулалтыг 3-5 жилээр шийдэх ийм асуудлууд бүрдэн гэж ойлгодог. Тийм тэгэхээр бид нар бас нөгөө эхний асуулт руугаа эргэж шилжихэд яг одоо манай Монгол руу орж ирэх гэж байгаа яг тэр хөрөнгө оруулалт яг одоо юу гэдэг нь Японы үн цасны компаниар байгаа юу эсвэл одоо банкуд одоо орж ирэхээр байгаа юу та яг одоо компани талаас нь бас мэдээ. Энэ нөгөө орж ирэх хэлбэр нь болохоор peer to peer компаниор Японы талаас Монгол талаас DDB Security гэсэн цаасны компани. Японы талаас би одоо нэрийг нууцчих нэг санхүүгийн байгууллага байгаа. Тэгэхээр тэр санхүүгийн байгууллага маань Япон улсын өөрсдөө харилцагчтай манай улсын бүтээгдэхүүнийг бидрээ дамжуулж сурталчлаа гэсэн үг. Японыхоо зах зээл дээр сурталчилсан гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар наашаа үн цасны номинал данс гэж байгаа тийм. Одоо санхүүгийн цогцолоос их бүхий зохицуулалт байгууллагаас авсан ийм лиценз буюу зөвшөөрлөх хүрээнд энэ үсгийг ингээд цаадуулах гэсэн үг. Тэгэхээр эцэст нь бас хамгийн сүүлийн асуулт болгож ер нь Монголын зах зээл ер нь ямар одоо бүтээгдэхүүнээр хөрвүүлжүүл илүү их бид нар гадаад зах зээл дээр илүү сонирхолтой байх боломжтой байна та. Тэр талаар энэ би одоо юу гэдэг яг сингл одоо нэг ширхэг хувьцаан дээр хөрөнгө оруулалт татдаг юм маш их эрсдэлтэй байхгүй юу? Ялангуяа гадны ялангуяа Японоос нөгөө маш боломжтой сэтгүүдтэй юм асуудал. Тэгэхээр бид эдгээр хөрөнгө оруулагч нар над ерөөхдөө тийм нэг индекс сандуулах хэрэгтэй. Бирж хөрөнгө оруулалтын сангуудыг сандуулах хэрэгтэй. Олон хувьцаанд гээд хуваагдсан. Нэгдүгээр, хоёрдугаар бид нөлөө хөдөлгөөний сангуудыг сандуулах хэрэгтэй. Одоо бид нөлөө хөдөлгөөний чинь бид үнцаасшуулаад рейт гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Өдөртгийн итгэсний сангуудыг бий болох хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг хамгийн ихэд шийдэх хэрэгтэй гэж харж байна. За магадгүй дараа нь бид нөө бондоор бүрдсэн хөрөнгө оруулалтын сангуудыг бас бий болох хэрэгтэй гэж харж байна. Тэгэхээр яг магадгүй одоо биелдэ мандал ирээд өсөлтийн сан гэдэг бонд хувьцаа компани банкуудын бонд гэдэг орсон. Энийг илүү сайн төрөлжүүлээд явуулах хэрэгтэй. За тэгээд эцэст нь тэгэхэд яг бид нар валютын ханшаа харьцангуй доктортой яг дээш доош гэж хэлдэг шүү дээ. Доктортой барьж явах тул ерөнхийдөө гадны хөрөнгө оруулалт манад орж ирсэн. Тэгэхээр дуртай. Яг тэр бид нар 2010-11 оны Вьетнам хөрөнгөний зах зээл манай одоо хөрөнгөс шиг адилхан байгаа даа. Тэр Вьетнам хөрөнгөс өндөр ямар төч барьсан байгаа үү те. Тэгэхээр маш их баярлалаа бас манай яг Монголын хөрөнгөний зах зээл дээр нэлээд бас нааштай бас сайхан мэдээд болгосон танд маш их баярлалаа. Танд өнөөдөрт нь ажлаа амжилт хүсье. За баярлалаа. Ажлын хөтөлбөр макро эдийн засгийн хэсгээр үргэлжилж байна. За макро эдийн засгийн хэсэг дээр бид энэ удаад Швейцарт үргэлжилж байгаа. За орох дорндын асуудлыг цэгцлэх энхий хэлэлцээрийн талаарх үйл явдлуудын талаар ярилцах болно. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол Америк нэгдсэн улс болон Ираны талууд бол 14 заалт бүхий одоо урьдчилсан хэлэлцээрт бол хүрсэн гэдэг талаар бид нар ярьж байсан. За үүнээ сулбалан за газрын тосны анш бол огцом унж байсан. Харин амралтын өдрүүдэд за Израилийн талаас бол яг энэхүү одоо гал зогсох хэлэлцээрийг зөрчсөн гэж үзэн Ормузын хоолойг бол Ираны зүгээс бол дахин хааж байгаа гэдэг бол мэдгдсэн байна. За энэхүү мэдээллийн дараачаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за хэрвээ Ормузын хоолойг хаавал цэргийн ажиллагаа дахин эхлүүлнэ гэдэг юм одоо сүрдүүлгийн шин чанартай мэдээллийг бол өөрийнхөө сошиал хуудасаараа дамжуулан бол өгсөн байна. Тэгэхээр яг одоо хөрөнгө оруулагчид ер нь энэ түүхийн эдийн зах зээл дээр ер нь юу болж өнгөрөх бол Ормузын хоолой асуудал дахиад юу болчихоо гэдэг дээр гол анхаарлаа хандуулж байна. Яг одоо эдгээр өдрүүдэд за Ираны төлөөллүүд болон за Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance тэргүүтээ хэд хэдэн хэлэлцээрийн одоо төлөөлөгчд бол Швейцар хотод бол хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр хэлэлцээр бол ямар нэгэн байдлаар тасалдаагүй үргэлжилж байгаа гэдэг бол тэндээс л өгж байгаа мэдээллүүд бол хийж байгаа. Тэгээд өчигдөрхөн бас хамтарсан мэдээллийг бас хийсэн байна л да. Тэгэхээр яг эдгээр өдрүүдэд бас газрын тосны аншинд ер нь хэрхэн яаж нөлөөлөв $76 хүртэл унжсан байсан шүү дээ нэг баррелн тий. Тэгэхээр маш хурдтайгаар одоо өөрчлөгдөд байна. За өнөөдөр өглөө Монголын цагаар Улаанбаатарын цагаар те 7 цагийн үед crude oil WTI газрын тосны үнэлгээ бол $77.3 байсан. За тэр нь бол ерөнхийдөө өнгөрсөн өдрийнхоос бол 195% өссөн үзүүлэлтийг бол харуулжсэн. За Brent oil-ийн хувьд бол $80 хүрсэн. За 172% өсчихсөн. За natural gas буюу байгалийн хийн асуудал бол 216% өссөн байсан бол яг одоо
дөнгөж одоо 2 цагийн дараа гэх юм уу өглөөний 7 цагаас хойшоо бол $75 руу эргээ буучсан байна. BTI-ийн хувьд бол за Brent-ийн хувьд бол $79 руу за газрын байгалийн хийгийн хувьд бол одоо 334% одоо өсөлттэйг хэвээрээ байна л да. Тэгэхээр энэ одоо яг Швейцарт болж байгаа энэ үйл явдлаас болж маш хүчтэйгээр бол газрын төсний үнэлгээнүүд бас савлж байгаа ийм нөхцөл харагдаж байна. Тэгэхээр яг энэ Швейцараас бас ямар мэдээлэл ирэх вэ гэдг нь бас өнөөдрийн даваа гарагийн хөрөнгөний зах зээлийг хэрхэн яаж нээгдэх вэ гэдэгтэй бол үнэхээр холбогдож таарна. За үргэлжлүүлээд нэгэн сонирхолтой эдийн засгийн өсөлтийн талаар ярилцгаая. За энэ бол хойд Солонгосын эдийн засаг сүүлийн жилүүдэд асар хурдцтайгаар өсөж байна гэдэг мэдээллийг олон улсын хэвлэлүүд онцолж байна л да. Ялангуяа одоо Bloomberg Morning Brew-дээр бас хэд хэдэн тайлан мэдээнүүд гарсан байна. 2024 онд нэлээд өвчтөе өсөлтийг бас үзүүлсэн байна те. Ер нь яг хойд Солонгосын зах зээл эдийн засаг ер нь яагаад өсөх болов? Ер нь бол маш олон эдийн засагт хоригдтой болсон шүү дээ те. Эндгээ баха. Тэгэхээр хойд Солонгосын хувьд одоо биднэрт ер нь бол мэдээлэл дата бол ерөнхийдөө ирдэггүй. Гэтэл Reuters ч юм уу одоо сая ганагийн дөрчсөн одоо энэ их сурвалжуудаас бас 2024 оны эдийн засгийн одоо мэдээллүүдийг хүргэсэн. За 2024 оны хувьд бол 3.7%-аар эдийн засаг нь өссөн буюу одоо тухайн одоо улсын хувьд сүүлийн 8 жил байгаагүй хэмжээний том өсөлт орсон гэж одоо тооцогдож байна л да. Тэгэхээр үүний гол үндсэн шалтгаан нь юу юм гэхээр одоо Орос-Украины дайнтай холбоотой бол эдийн засаг нь өссөн гэж тайлбарлагч. За яагаад тэгэхээр хойд Солонгосын хувьд Оростой бол маш олон төрлийн гэрээ хэлцээ хэрэгтэй байдаг. За тэрнийхээ одоо дагуу илүү одоо байлдааны одоо цэрэг зэвсгийн одоо шин чанартай ийм бүтээгдэхүүнүүдийг маш их хэмжээгээр зарсан нэгдүгээр асуудал байгаа. За хоёрдугаарт бол бас хүн хүчний асуудал байгаа. За одоо хойд Солонгосын цэргүүд одоо Орос-Украины дайнд явдаг ч гэдэг юм уу те. Үүнээсээ болж бол маш их хэмжээний бас эдийн засгийн одоо тэлэх хэмжээний маш их орлого олсон гэдэг ийм мэдээлэл байна. За түүнээс гадна Хятадтай хийдэг одоо тэр харилцаа нь бол улам өргөжж байгаа буюу ковидоос хойш одоо хамгийн өндөр түвшиндээ хүрсэн гэдэг ийм мэдээлэл байна л да. Тэгэхээр 2025 онд бол Хятад хойд Солонгосын одоо худалдааны эргэлттэй 2.7 тэрбум долларт хүрч за өмнөх оноохоос бол ойролцоогоор 25% өссөн гэдэг ийм мэдээлэл байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг нэг улсын хувьд бол нэг жилийн хугацаанд 25% өснө гэдэг бол энэ өөрөө гайхамшигтай том амжилт шүү дээ. Тийм учраас энэхүү мэдээллүүд бол одоо яг ил болж эхэлж байна. За яг албан ёсоор гэх юм бол одоо юу гэдэг өөрсдөө гаргаж ирээд бид нар ингэж өссөн гэдгийг бол тайлбарлахгүй байгаа учраас бид нар яг энэ одоо томоохон их сурвалжуудын одоо тоон датан дээр тулгуурлаад бол хойд Солонгосын эдийн засаг маш хурдтай өсөж байгаа гэдгийг бол харж болохоор. Нөгөө төгөр одоо барууны хэд хэдэн хэвлэлүүдэд бол одоо бүгд найрамдахад ард улсын дарга Ши Жинпин хойд Солонгост бас өнгөрсөн сард айлчлах үед за Солонгост бол одоо өмнө нь байсан одоо ил гарсан бичлэгнүүдээс ялгаатай маш их дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна. За нөгөөдтэйгээр иргэдэд нь бас ийм ухаалаг гар утас харагдаж байна гэх мэтчлэн тий. Өмнөх одоо өдөр тутмын хэрэглэн хүртэл маш том өөрчлөлтүүд орсон байна. Энд нь бас эдийн засгийн өсөлтнөөс эргээр нөлөөсөн байх боломжтой гэдэг хэд хэдэн таамаглалуудыг бол дэвшүүлж байгаа. За мэдээж бол Нёгийн түрүүнд дурдсанчлан эдийн засгийнх нь макро үзүүлэлтүүд бол хаалттай байдаг учраас бас ийм таамагласан мэдээллүүд байна. Тэгэхээр хойд Солонгосын эдийн засаг бас сүүлийн 8 жилийн хугацаанд ийм өндөр тесрэлтийг бол үзүүлж байгаа гэдэг ийм мэдээлэл. Ажлын хөтөлбөртөө эргэн тавтай морил. За бид дараагийн онцлог зочны ярилцлагаар үргэлжлэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн зочин бол за Multibag компани гүйцэтгэх захирал инх цэцэрлэг байгаа. Бид түүнтэй дахин боловсруулсан сав баглаа бодлын зах зээлийн талаар ярилцах болно. Өглөө нэмийн төргий. За өглөө нэмэнд хүргэе. Тэгэхээр урьж оролцсон та бүхэнд баярлалаа гэж хэлье. Тэгэхээр бидний ярилцах эхний асуудал бол дахин боловсруулсан одоо хальс сав баглаа бодлыг Монголд үйлдвэрлэхэд тулгарч байгаа одоо хамгийн том саад бэрхшээл юу байна? Хоёулаа зах зээлийн одоо бэрхшээлийн талаар хэлээд яриагаа эхлүүлээ. За мэдээж энэ асуултанд хариулахын өмнө бол мэдээж 1950 оноос хойш хуванцраа үйлдвэрлэл дэлхийн нийтэд бол өссөн хэвээр байна. За тэгээд мөн одоо энэ дундаасаа сав баглаа бодлын үйлдвэрлэл 40% эзэлдэг. Эргээд байгальд очиж байгаа хог хаягдлын хувьд энэ маань 56% та болж өсдөг байхгүй. За тэгэхээр дэлхийн нийтэд дахин боловсруулсан одоо салбар илүү хөгжиж байгаа ч гэсэн манай Монгол нийтдээ бол дахин боловсруулалт ойролцоогоор 7% орчим байдаг. За тэгэхээр энэ дахин боловсруулалтын сүүлийн жилүүдэд сүүлийн одоо нэг 5 жил гэх юм уу эрчимтэй харьцангуй хөгжиж байгаа ч гэсэн нэлээд одоо асуудлууд тулгарч байна биднэрт. За юу вэ гэхээр бол хамгийн ихэнд бол ангилан ялгалт. Манай Монгол улсын хувьд бол төдийлөн ангилан хог хаягдлыг ангилж ялгах бол систем нь бол бүрэн хөгжөөгүй байгаа болохоор нэлээд одоо
болон одоо ангилж ялахт бол хүндрэл учирдаг. За дээр нь хэм бол үйлдвэрлэгчдийн зүгээс бол харьцангуй одоо нөгөө олон төрлийн материал ашиглах тийм химийн бүтцээр олон төрлийн материал ашиглах нь эргээгээд үүнийг бол үйлдвэрлэлд ангилж ялгаж цаортолоход бол хүндрэлтэй байдаг. За тэгээд дээр нь ангилж ялгах одоо нөгөө систем хөгжөөгөөсөө болоод одоо нөгөө бидний хуванцар сав баглаа бодол дээр нь энэ хальтан дээр бол бохирдуулагчид шил сав за шприц зэрэг одоо байдаг нь энэ ангилж ялахыг бол 100% гараар ялахад бол хүндрэлүүд бол нэлээд учирдаг. За мөн бас нэг асуудал гэх юм бол хүмүүс одоо хаяг шушхыг одоо сав баглаа бодлыг гой сайхан байлгах гэд элдв янзын хэвлэл хийдэг, будаг гаргадаг. За энэ хэвлэлтэй хальс маань эргээгээд дахин боловсрол үйлдвэрт ороход нөгөө тухайн бүтээгдэхүүний шин чанарыг бол муутгах зэрэг одоо хүндрэлүүд бол учирч байна. За тэгээд энэ талаар бол яг уу гэхээр манай одоо Монгол улсаас сүүлийн үед бол EPR гэж яригдж байна. За мөн хог хаягдлын тухай хууль одоо шинжилсэн найруулга яригдж байна. Тийм болохоор одоо ойрын жилдээ бол нэлийн одоо хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа асуудал шийдэгдэх хаа л гэж найдаж байна да. Тэгэхээр та сая ярьлаа Монголын хальс сав баглаа буудлын зах зээлд ер нь сүүлийн шинээр нэвчирж байгаа яг технологи стандартын талаар хоёулаа бас яриагаа өргөжлүүлье. За дэлхийн нийтээр Монголын гэхгүй дэлхийн нийтээр бол сүүлийн үед бол жилээр өргөцсөн бүтээгдэхүүнийхээ чанар дээр нь бол байгаль орчинд бол илүү ээлтэй сав баглаа бодол бол түлхүү бол ажиллаж байна. За ингэдгээр бол Монгол улсад гэх юм бол сүүлийн үед хөгжиж байгаа хэрэг мономатериал саяны ярьдаг шиг тийм нэг төрлийн материалаар хийсэн үйлдвэрсэн савлгаа бол нэлээд одоо шинээр бол нэвтэрч байна. За дээр нь бол хэрэглэгчд болон үйлдвэрлэгчид бүгдээрээ бол дахин боловсруулсан түүхийн эдийн хэрэглээг нэмэгдүүлэхэд бол илүү их анхаарч ажиллаж байна. Одоо иймэрхүү шинэ технологиуд бол гарч байна да. Та түрүү яриандаа дурдчихсан манай монголчуудын хувьд бол нөгөө хоогоо ангилж хаяхын ялах одоо тийм дадал харьцангуй бага. За энэ талын хөгжил бага хоцрогдсон байна гэж. Тэгэхээр бас үүнтэй холбогдуулан түүхийн эдийн импорт за нийлүүлэлтийн сүлжээний доктортой байдлаа та бүхэн бас яаж хангаж байна? За үүнийг бас яг доктортой байлгахын тулд бас юун дээр анхаарч байгаа вэ? За бидний мэдж байгаачлан Монголоос полимер болон түүний одоо ижил төрөл бүхий түүхийн эдийг бол үндсэндээ импортоор бол 100% оруулж ирдэг. За ингэхдээ манай компани зүгээс бол хэд хэдэн зүйлийг бол анхаарч ажиллаж байна. Түүхийн эдтэй холбоотойгоор эхнийх нь хэм бол олон улсын одоо хэд хэдэн нийлүүлэгчтэй хамтарч ажилладаг. Энэ нь бол нэг их усрээс хэд хараат бодлох одоо эрсдлийг бол бууруулж ажиллаж байна. Хоёрдугаар гэх юм бол түүхийн нөөцөө бүрдүүлээд зах зээлийн үнийг хэлбэлцэл болоо одоо бусад логистикийн саатлын бол эрсдлийг бууруулж ажиллаж байна. За хамгийн сүүлийнх нь юу юм гэхээр бид нар нөгөө дахин боловсруулалт хийснээр бол үйлдвэрлэлийн дотоод хог хаягдлыг бууруулж одоо импортоос одоо хараат байхыг бол ууралсан эрсдлийг бол хийж байна. За дахин боловсруулах үйлдвэрийн тухайд бол ярих юм бол манай үйлдвэр бол анх 2010 онд бол үүсгэн байгуулагдаад ингэж явснараа 2023 онд бол анхны дахин боловсруулах үйлдвэрийг бол ашиглалтанд оруулсан. За энэндээ бол бид нар анх юу гэж зорьсон гэхээр бидний өөрсдийн үйлдвэрлэдэг багцлагч болон ороогч гэсэн хоёр төрлийн түүхийн эдийг зөвхөн харилцагчдаас авчираад дахин боловсруулъя гэсэн зорилготой эхэлсэн болвол өдгөө бид нар бол үйл ажиллагаагаа илүү өргөжүүлээд харилцагч төдийгүй ард иргэдээсээ мөн сүлжээ дэлгүүр зэрэг түүхийн эдийн засгуудаас бол хатаа авалтыг хийгээд өнийг бол дахин боловсруулад дахин боловсруулсан үрдлийг гаргаж авснараа эргээгээд түүхийн эдийн импортынхаа бүтээгдэхүүнийг орлохоор бол ажиллаж байна. Тэгэхээр бид Multibag компани гүйцэтгэх цэцэрлэгийн их цэцэрлэгтэй ярилцлаад урилга хүлээн авч бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүлээд биднэрт ярих ёстой 3 мэдээлэл байна. За хамгийн эхлээд Toy Story буюу Toys тоглоомын түүх 5-аас эхэлцгээе тий. Аль бие усаар нээлттэй хийсэн байгаа. Нээлт ямархуу болж өнгөрөв? За нээлт бол 17.5 сая долларын орлоготойгоор нээлттэй хийж ерөнхийдөө Майклийн амжилтыг бол эвдсэн байгаа. Майклийн хувьд бол 12.6 сая долларын орлого нээлттэй үзүүрээсээ олж за нэгдүгээр бичигдсэн бол энэ амжилтыг бол одоо эвдсэн байна. Энэ жилийн хамгийн өндөр орлоготой кино. Тийм. Өндөр орлоготой хийслүү нээлтийн үзүүр нэм хэмжээний орлого олсон гэсэн. Тэгэхээр юу нь бол яг энэ оны яг дээд амжилт бол яг тогтоосон гэж ойлгож байна. За дараагийн одоо мэдээлэл рүү илүү гүнзгий орохоос өмнө та хоёроос асууя. Тоглоомын түүхийг нь хэр сайн мэдэх вэ? Дуртай үзэгч нь үү? Миний хувьд бол мэдээж маш дуртай. Тоглоомын түүх 1 2 3 4 те. Тэгээд би тоглоомын түүхтэй холбоотой зөвхөн ийм
киног нэхэхээс илүүтэйгээр энэ кино яг яаж бүтчихсэн гэдэг баримтат кинонуудад нь бас айгүй их дуртай. Pixar студио нь яг яаж үүсгэн байгуулагдсан. Тэгээ Steve Jobs бас энэ дээр ямар оролцоотой байсан. За мөн компьютер графикийн салбарт бас ямар өсрэлтүүдийг авчирсан гэх мэт чинь үнэхээр бол арталт нь кино бүтээгсэн түүх нь хүртэл үнэхээр гайхалтай түүх байдаг. Тэгээд маш олон манай үеийнхний залуучуудын хувьд ч гэсэн хүүхд насныхын дурсамжийг бүтээсэн юм гайхалтай уран бүтээлчүүд дээ. Миний хувьд нэгдүгээр ангийн л аягүй сайн мэднэ. За түүнээс хойшоо бол яг тогтож бас тодорхой үзэжсэнээс санахгүй ямар ч нэгдүгээр анги бол бидний хүүхд насны ялцчгүй томоохон дурсамжуудын бүлэг. Тэгэхээр Toy Story 1 буюу тоглоомын түүхийн яг 1-р ангийн хувьд 1995 онд анх нээлттэй хийжсэн. Миний хувьд бол яг ингээд үе үеэр нь үзэж өссөн хүүхдүүдийн бол нэг. Тэгээд миний санахаар бол 2-р ангинд би маш олон удаа давтаж үзсэн сандаг. За тэгээд яг энэ хамгийн ихэнд дурсамжлын энэхүү амжилт нь бол хүүхдийн киноны буюу анимашны түүхэнд 2018 оны за гайхамшигт гэр бүлийн 2-р анги киноны 2-р ангийн киноны дараа орох ийм шилдэг үзүүлэлт болсон юм байна. За тэгээд энэ киног ерөнхийдөө 250 сая доллараар бүтээсэн. За тэгээд үүн дээр бол мэдээж маркетингийн зардал гэх мэтчлээ ингээд даалдах зардлууд нэмэгдэн. За хэдийгээр өндөр өртгөөр бүтсэн ч гэсэн Disney компанид бол асар их ашиг авчрах нь бол тодорхой байна. Яа тэгэхээр нээлтийн үзүүрээсээ эхлүүлээд юм өндөр орлоготой байгаа учраас. За тэгээд Disney-ийн хувьд бол бас саяхан гарсан Hopper сүүглийн киноноос дэлхийд даяар 390 сая долларыг бас олоод амжсан байгаа. За тэгээд энэ удаагийн ангид яг гол үйл явдал юу байх вэ гэхээр за энэ бол трейлерт нөгөө харагдсан үйл явдал учраас спойлер болохгүй байх гэж найдаж байна. Технологи бол одоо манай тоглоомуудын гол байсан болно. За өмнө нь бол ингээд тоглоомын төрлүүдээс шалтгаалаад ч юм уу эсвэл хүүхэд өсөн том болж байгаа одоо ийм одоо сөрөг дүр нь одоо тийм байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол яг бидний өнөөдөр хэрэгжилж байгаа тэр дундаа технологи дундаа таблет одоо хүүхдүүд таблет руу шилжиж байгаа. За таблеттай найзлаад дэлгэцийн одоо цаг нь ихсэж байгаа. Үүнтэй холбогдлолоо тоглоомудаа тоохгүй байгаа. Гэл мэтлэн ийм одоо үйл явдлууд өрнөх юм байна. Тэгээд энэхүү одоо тоглоомны энэ таблетийн нэр нь бол Lillipad гэдэг нэртэй юм байлээ. Тэгээд дуу оруулалтын багт бас алдартай хөтлөгч Conan O'Brien болон за энэ Lillipad-ийн дуу оруулалт дээр Gretel Lee гэсэн Аз жүжигчин одоо дуу оруулсан байлээ. За нэгэн сонирхолтой баримтад дуртахад бол тоглоомын 2019 онд нээлттэй хийжсэн тоглоомын түүхийн 4-р анги бол дэлхийд 1 тэрбум орчим долларын амжилт олсон. За тэгээ үүний сацуу бол зөвхөн одоо киноноос гадна за үүнийг дагалдах одоо мерч бүтээгдэхүүнүүд байгаа. За тоглоом, бараа бүтээгдэхүүн болон хэвлийн борлуулалтаас жилд дунджаар за 1 тэрбум долларын бас орлого олдог гэсэн ийм дүн тооцоол байд юм байна. Тэгэхээр зөвхөн одоо киноноос гадна мэдээж энэ бол асар их одоо бизнесийн зах зээл, худалдаа авахчид асар их олон байгаа. Тэгэхээр үүнийг дагалдуулаад бас энэ 5-р ангийн орлого бас нэлээд өндөр хүлээлт үүсгэхээр 5 ангийн туршид өөрсдийнхөө бас өсөлтөө хадгалаад энэ франчайзаа үргэлжлүүлээд явна гэдэг нь бол Pixar студийн ямар гайхалтай уран бүтээлүүдийг бол араасаа төрүүлдэг тод жишээ бол мэдээж энэ тоглоомын түүх байгаа тий. За үргэлжлүүлээд тоглоом сонирхогчд болон яг энэ тоглоомын ертөнцийг сонирхдаг хүмүүсийн олон жилийн туршид хүлээж байгаа тоглоомын урьдчилсан захиалга аль биесээр энэ 7 хоногт эхлэхнээ буюу GTA 6 тоглоомын урьдчилсан захиалга 6 дугаар сарын 25-ны өдөр эхлэхээр байна. Тэгэхээр урьдчилсан захиалгатай холбоотойгоор компани хувьцааны хөдөлгөөндөөс хэрхэн яаж нөлөөлж байна? Тэгэхээр ер нь бол GTA тоглоомыг ярихад бол 2 компани яригддаг. За нэг нь бол 2Take Interactive Software болон за Rockstar гэдэг. За Rockstar бол олон нийтэд нээлттэй компани биш. Тэгэхээр TTVO буюу одоо миний саяны дурдсан компани бол илүү одоо хөрөнгөний зах зээл дээр одоо өсөлттэй ийм нөхцөлийг бол харуулж байгаа. За миний артлын зураг дээр бол 2023 оны 12 дугаар сараас хойшоход өсөлтийг харуулсан ийм том тренд явж байгаа гэдгийг бол харж болно. За яг 23 оны 12 дугаар сараас ингэхээр 23 оны 12 дугаар сард хамгийн анх одоо GTA 6 тоглоомыг одоо олон нийтэд удахгүй борлуулна гэж бас мэдээлэл гарсан байдаг. Баггүй хугацаа өнгөрсөн биш үү? Баггүй хугацаа өнгөрсөн. GTA 5 бол өөрөө 13 жилийн хугацаанд яг хэрэглэгчдийг уйдаахгүй одоо хүртэл ашиг орлого болж байгаа маш том төсөл. Тэгэхээр 2026 онд GTA 6 гарах юм бол энэ дахиад цаашдаа магадгүй 15 жилийн ч одоо томоохон ийм франчайз болох боломжтой гэдгийг бол одоо харж болохоор байгаа. Тэгэхээр 23 оны 12 дугаар сараас хойшоо тасралтгүй өсөж байгаа энэ компаниг бол бид нар өнөөдөр одоо
юу гэдэг худалдаж авахд оройтсноо ч гэдэг юм уу асуудал болсон яригдж байна л да. Тэгэхээр ер нь бол шинжээчд бол энэ тоглоом дахиад дараагийн 15 жилийн хугацаанд энэ компанийг өсгөнө гэдэг одоо мэдээллүүдийг бас өгж байгаа. Тийм учраас бол тухайн компани бол одоо маш сонирхолтой GTA 6 тоглоом бол одоо ирээдүй болно гэж одоо тайлбарлаж байгаа. Яагаад ирээдүй болно гэж тайлбарлаж байгаа юм гэхээр илүү их амьдралтай ойртсон хүмүүс өөрсдийнхөө төлбөр тооцоог шууд картаараа хийж болдог ч юм уу те. Урд нь бид нар Metaverse гэдэг асуудлыг ярьдаг гэсэн бол GTA 6 бол шинэ үеийн Metaverse болно. За яг тоглоомын ертөнцид амьдардаг хүмүүсийн ирээдүй болно гэж бол бас тайлбарлаж байна л да. Тэгэхээр миний хувьд бол энэ TTWO гэдэг энэхүү компанийг бас илүү одоо дагаж явдаг. Тэгэхээр сүүлийн 7 хоногт бол 15% өсөлтийг зөвхөн pre-order буюу урьдчилан захиалга хийхээр бол ерөнхийдөө өсөлт орсон байна. За мэдээж тоглоом бол 11-р сарын 19-нд бол одоо эцсийн байдлаар бол хэрэглэгчдэд хүрнэ гэдэг энэ мэдээлэл байна. Тэгэхээр сая хэрэглэгчид бол одоо худалдаж авах ийм нөхцөл болно гэж бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр үүний хувьд болохоор $70-80 зүгээр хамгийн энгийн одоо багцсан гэсэн үг тийм. За энэс цаашаа $200 хүртэлх одоо бүр collector's cash гэж хэлдэг. Коллекторуудын буюу өөрсдөө цуглуулгандаа маш олон сонирхолтой зүйлээр бол $200-оор төлж авна л гэсэн үг. Тэгэхээр ийм том зах зээл ирээдүйд хүлээж байгаа болохоор одоо тус компаниг бол одоо яг нэг хөрөнгөний зах зээл дээр бол маш том үнэлгээ хүлээж байгаа гэж бол харж болохоор. Хоёр одоо ажиллагдсан намар нээлттэй. Тэгээд энэ хоёр компани зах зээлийн үнэлгээг хэд дахин нугуулах уу эсвэл хэд дахин агшаах уу гэдэг л нэг ийм том төсөл яваад байгаа тийм. Тэгэхээр GTA 6-гийн намрын нээлт бол маш өндөр хүлээлттэй байгаа. За харин энэ удаад хамгийн сүүлд төрөх мэдээлэл бол Grammy Awards дээр нэгэн томоохон өөрчлөлт орж ирж байгаа шиг байна. Тэгээ энэ яг юутай холбоотой өөрчлөлтийг зарлж байна. Тэгэхээр 2027 оны 2 дугаар сард болох Грэмигийн шагнал гардуулах ёслолоор бол нийтдээ 5 шинэ төрөл нэмэгдэж за 4-нд бас томоохон шинжилэл орсон гэсэн ийм мэдээлэл байна. За ингэснээр бол нийт наадмын шагналын төрөл бол 100 болж нэмэгдэж за дараах юм намжаатууд шинээр нэмэгдсэн байгаа. Үүнээс бол хамгийн онцлогчтой нь яг шилдэг Азийн pop хөгжмийн үзүүлбэр гэсэн энэ төрөл байгаа. Тэгэхээр K-pop, J-pop, C-pop зэрэг одоо Аз хэл дээр одоо төрөвсөн шилдэг pop бүтээлүүдийг одоо тусдан төрөл болгож одоо гаргаж за тэгээд үнэлж урамшуулдаг болно гэсэн байгаа. Тэгэхээр энэ үүнд бол нөлөөс хамгийн том одоо гол дүр бол мэдээж K-pop Demon Hunters байлаа. Сая өнгөрсөн оны туршид одоо 100-аас ахуулаа тийм өнгөрсөн зууны хит байсан. Тэгэхээр энэ одоо анимашны үзүүлсэн амжилт бол ялтчгүй бас үүнд тусдаа ийм төрөлтэй болохт нь бол нөлөөсөн гэдгийг бол хүмүүс одоо үзэгчид тэгж ярьж байна. За тэгээд дараагийн төрөл нь бол шилдэг латин дуу гэсэн төрөл бас нэмэгдсэн байгаа. Ер нь ингээд анзаараад байхаар яг англи хэл дээр уран бүтээлүүдийг хүмүүс ер нь аль болох тий нөгөө одоо үзэгч сонсогчийн хувьд жоохон буурах магадлал сүүлийн жилүүдэд ажиглагдж байгаа. Зөвхөн одоо үүнийг дагаад K-pop гэх юм уу эсвэл Азийн pop одоо дуу хөгжмөөс гадна за Латин Америкийн одоо энэ хөгжмөл Латин одоо төрлүүд тий Bad Bunny байна тий Испани ингээ гих мэтчлэн ингээд олон одоо хэл дээр бол гадаад хэл дээр гэж ярих нь зөв байх. Гадаад хэл дээрх юм дуу хөгжмүүдийг илүүтэй сонсогчд сонсох болж байна. Тэгэхээр шилдэг Латин дуу гэсэн энэ төрлийг бас нэмэгдсэн байгаа. За тэгээд үүнээс гадна шилдэг R&B хамтарсан эсвэл хамтлаг дуучдын хамтарсан үзүүлбэр. За тэгээ шилдэг уламжлалт pop vocal үзүүлбэр. За шилдэг уламжлалт folk цомог гэсэн одоо ийм төрлүүд нэмэгдсэн байна. За тэгээд одоо нэг дөрмөнд бол өөрчлөлт орсон юу байсан бэ гэхээр шилдэг шинэ уран бүтээлчийн одоо төрөлд дөрмийнх нь өөрчлөлтийг танилцуулъя. Урд нь бол уран бүтээлчдийг энэ төрөлд хамгийн ихдээ 3 удаа нэр дэвшгийг бол зөвшөөрдөг байсан бол за энэ удаа 2027 оноос эхлэн 4 удаа болгож бол нэмсэн байгаа. Тэгээ энэхүү өөрчлөлт нь бол мэдээж одоо шинэ залуу дуучдыг илүү уян хатан нөхцлөөр дэмжих зорилготой бөгөөд за өмнөх дүрмээр одоо хасагдаад байсан зарим уран бүтээлчдэд буюу одоо зөвхөн 3 уран бүтээлт гэдэг юугаар хязгаарлагдж байсан уран бүтээлчдэд бол илүү одоо гоё боломжийг бий болгож ийн гэж харж байна. Гэх мэтчлэн Грэмигийн 2027 оны Грэмигийн шагнал гардуулах ёслоос бол бид бас гоё юмныг хүлээх нь зүйтэй болов гэж бодож байна. Шинэ номинацууд, шинэ өнгө төрөх бас Грэмигийн дараагийн 2027 оны шагнал дээр бол нэмэгдэнэ шүү дээ, тий. За ийхүү бидний өнөөдрийн бэлтгэсэн мэдээллүүд үгээр өндөрлөж байна үзэгчтэй. Тэнгэрлэгзийн ажлын хөтөлбөр даваа гарагийн дугаараа та бүхэнд үзүүллээ. Бид өнөөдөр эрчим хүчний салбар болон ойролт орнуудад болж байгаа үйл явдлын хамгийн сүүлийн мэдээллүүдийг хүргэсэн бол за мөн технологи, entertainment салбарт болж байгаа хамгийн сүүлийн сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд багцлан хүргэлээ. Энэ удаагийн дугаарт хамт байсан та бүхэнд баярлалаа.